Харилцаа бол таны амжилтын 80% гэж ярьдаг. Энэ тухай олон хүмүүс мэддэг. Тэгвэл харилцааны хэм хэмжээг хэрхэн зөв тогтоож сурах вэ? Хэрхэн сайн харилцагч байх вэ? Хэрхэн харилцаагаа хадгалж сурах вэ гэдэг бол бид бүхний өмнө тулгамдаад байгаа нэг чухал асуудлын нэг байна. Урд өмнө би та бүхэндээ хичээл суралтаараа харилцааны эмгэг хэлбэр болох Карпманы онолын тухай ярьж байсан. Тэгэхээр өнөөдрийн бид бүхний амьдралд ихээр тохиолдож байгаа энэ харилцааны эмгэг гурванжингоос яаж гарах вэ? Энэ тухай ярихын тулд хэдүүлээ эхлээд Карпманы харилцааны эмгэг гэж юу талаар товчхон сануулъя. Бидний амьдрал тэр чигээрээ драм, жүжиг шиг өнгөрдөг. Бид олон дөрүүдэд тоглодог байх нэ. За эмгэг харилцааны хэлбэрт бол Карпман онцлохдоо дарангуйлагч, золиослогч, аврагч гэсэн ийм гурван дүрийг гаргаж тавьсан байдаг. Тэгэхээр энэ дөрүүдэд бид нар байнга ээлжлэн орж ийм харилцааны эмгийг үүсгэж идэг байна. Тэгэхээр яаж зөв харилцааны хэлбэрийг үүсгэх вэ? Яаж дарангуулагч байхгүй байх вэ? Яаж золиослогч байсан дээр очихгүй байх вэ? Яаж аврагчийн дүрд дундуур нь орж тоглохгүй байх вэ гэдэг л их чухал арга замын талаар та бүхэндээ өнөөдөр ярилцах гэж байна. Саяхан манай хамт олон маш чухал сургалтыг авч бид маш чухал дадлага хийсэн байгаа. Энэ бол манлайлал ба хуурин мэхлэлт гэдэг Америкийн нэгдсэн улсын Арбинжери институтын олон жил хүмүүсийн харилцааг судалж, хүмүүсийн сэтгэл зүйг судалж, хэрхэн харилцааны зөв хэмжээ тогтоох талаар гаргасан ийм арга юм аа. Тэгэхээр бид нар хүмүүстэй харилцахдаа хоёр хэлбэрээр харилцдаг байна. Нэг нь болохоор чинь нээлттэй, нэг нь хаалттай. За би энэ самбар дээр та бүхэндээ бичсэн байгаа. Тэгэхээр хаалттай хэлбэрийг бол маш олон тохиолдолд бид нэр ашигладаг байх нэ. Хаалттай хэлбэр бол хүнийг хүн гэж үзэхээс илүүтэйгээр хүнийг объект гэж хардаг энэ байдлыг хэлдэг. Ингэснээрээ бид нар хүмүүст уурлах, уцаарлах, ширүүлэх энэ тохиолдолд бол бид нар хатуу зарчмыг барьцдаг, хаалттай хатуу зарчмыг барьцдаг байна. Энэ бол харилцааны хаалттай хатуу хэлбэр гэсэн үг. Хэрвээ бид нар хин нэгэнд ая тал засдаг, хин нэгний дур сонирхлоор явдаг ч юм уу. Ингээд ийм харилцааны хэлбэрт байх юм бол энийг хаалттай зөөлөн харилцааны хэлбэр гэж ярьдаг. Бид нэр хүүхдтэйгаа ч харилцсан, ханижилтайгаа ч харилцсан, хамт олонтойгоо ч харилцсан, хамтрагчтай харилцаад бол маш ихээр энэ хэлбэрүүдийг хэрэгэлдэг гэсэн үг. Тэгвэл өнөөдөр зөв харилцаа тогтоохын тулд нээлттэй хатуу харилцаа, нээлттэй зөөлөн харилцаа гэж юу юм бэ? Тэгэхээр нээлттэй хатуу харилцаа гэдэг бол харилцаан донд бид зарчмаа барьж сурахыг хэлдэг. Харилцаан донд бид нэр тогтолцоогоо барьж сурахыг хэлдэг. Харин нээлттэй зөөлөн харилцаа гэдэг бол чин сэтгэлээсээ бусдад дэм өгөх, чин сэтгэлээсээ бусдад туслахыг бол нээлттэй зөөлөн харилцаа гэж хэлдэг. Тэр мэдээж энэ богино хугацаанд энийг задлан ярих боломжгүй. Энэ бол маш урт хугацааны сургалт байдаг. Энэ дээр маш ихээр дадлагыг эзэмшиж болдог. Тийм учраас та бүхэн манлайлал ба хуурин мэхлэлт, орос хэл дээр Leaders ба Some of Man гэдэг ном байгаа. За мөн энэ ном ч гэсэн бас англи хэл дээр байдаг. Та бүхэн бас олж уншаарай. За өнөөдөр та бүхэндээ харилцааны талаар товчхон хэрхэн нээлттэй хатуу зарчимж харилцааны хэлбэрийг тогтоох уу, хэрхэн нээлттэй зөөлөн хэлбэрийг тогтоох уу гэдэг талаар хүргэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Түр баяртай.